Энэ бол дэлхий дээрх хамгийн урт уран барилгын байгууламж. Иесус Христийг төрөхөөс ч өмнө баригдж эхэлсэн цагаан хэрэм Колумбиг Америк ТV-г нээх үед баригдсаар байсан бөгөөд хэрмийг барих хугацаанд олон сая хүн өөд болжээ. Дэлхийн хамгийн урт оршуулгын газар гэж нэрлэгддэг Хеттийн цагаан хэрмийг барьж босгоход чухам ямар хүчин зүйл нөлөөлсөн юм болоо? Азийн нууцуд. Цагаан хэрмийн нууц. Энэ хэрмийг мэдэхгүй хүн байхгүй лээ. Америкийн ерөнхийлөгч нараас эхлээд жил бүр олон сая жуулчид энэ хэрмийг үзэхээр ирцгээдэг. Гэвч тэдний хөл дор байгаа хан хэрэм нэрэн бичүүлдэгдэг хэрмийн тоосгонууд тэдний бодож байснаас цөөн настай гэлгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм. Энэ бол хэдхэн 10 жилийн өмнө сэргээн засварлагдсан хэрэм. Харин хүн тэр бүр очдоггүй, кинонд бараг гардаггүй нэгэн хэрэм эндээс нэлээд хол оршдог юм. Энэ бол Хятадын жинхэнэ цагаан хэрэм. Шардангисан эргээс баригдж эхэлсэн хэрэм. Бээжин хотын хойхнор олон уул нуруудыг даван үргэлжилсээр хойд Хятадын төв хэсэг рүү чиглэсэн байдаг. Энэ хэрэм асар том цайзууд, харуулын самхагууд, уул давхад зориулагдсан замуудтан дээр дайсны сэргүүдийн замд асар том саад бартаа болон зогсдог байжээ. Уг хэрэм олон том голуудын эргээр үргэлжилсээр нэг ч хүн амьдралгүй цөлийн дундуур могоо вэд дахиралдан сүлжилдэж, оройд нь хүрэхэд бэрх өндөр уулсыг даван одно. Эхэндэн хэрмийг чулуугаар барьж байжээ. Гэвч цөлийн дунд босгосон хэрмийг шавар тоосгоор өрсөн байна. Хятадын алдарт цагаан хэрэм хэдэн мянган бээрийг туулсаар цагаан голын иргэдийн харуулын самхаг дээр төгсдөг юм. Энэ бол эхнээсээ төгсгөл хүртлийн 4,000 гаруй бээр үргэлжилсэн дэлхийн хамгийн урт, хамгийн агуу инженерийн байгууламж билээ. Чен Дайлин гэгч энэ залуу зураг авах бүтэн сарын аянан эхлүүлээд 15 дахь өдөртөг нь золгож байгаа нь. Чен бол жирийн нэг гэрэл зурагч биш юм. Учир нь тэр Хятадын их цагаан хэрэмний тухай нууцуудыг нэглүүлэхэд бүхий л амьдралаа зориулахаар шийдсэн үе юм аа. Эртнээс нааш мартагдсан хэрэмний тухай олж мэдхийн тулд тэрээр олон жил хөдөө тусгахдаар аялжээ. Цэн эртний ном судраас олон зүйлийг мэдэж авдаг байна. Олж авсан мэдээлэлээ орчин үеийн шинжлэх ухааны аргуудтай хослуулан эрэл хайгуулан хийдэг байна. Зуудаг нохой, хортой могоноос бие хамгаалах ганц нарийн таягаар зэвсгэлсэн тэрээр олон зуун бэр газрыг явганаар туулжээ. Тэгтэн тэр баггүй амжилт гаргасан юм. Энэ их завчин уулыг давсныхаа дараа тэр аль эрт мартагдсан нэгэн хэрмийг олжээ. Энийг үрд нь хэн ч анзаараагүй юм. Энэ бол хүн болгоны мэддэг өнөөгийн цагаан хэрэмнээс огтөр газарт баригдсан их хэрэмний нэгэн хэсгийн үлдэгдэл юм. In a completely different location from the wall everyone knows. And the more scientists олон судлаач эрдэмтдийн хөл дарагдах тусмаа улам нууцлаг болсоор байдаг сонин газар ажээ.
In a lifetime of Бүхэл амьдралынхаа турш ирж байхдаа Чин олон мянган бээр урт мартагдсан хэрмийг илрүүлсэн байна. walls. In fact, Гайхалтай нь бид одоо мэдэгдэж байгаа бүх хэрмийн уртыг нийлүүлвэл 35 мянган бээр болох бөгөөд дэлхийг 2 дахин орооход хүрэлцэх хэмжээ гэсэн үг юм. stretch around the planet twice. But why build so Гэхдээ яах гэж ийм олон хан хэрмийг босгосон юм болоо? What were the Chinese? Хятадууд юунаас айсан юм бол? It was said Тэдний морин төвөргөн уухайлах дуунаас өмнө үнэр нь мэдэгдэг байсан гэж хятадууд ярьдаг юм билээ. then they were on you. Нэг л хурш ирсэн бол тэд алж устгаж, сүйтгэж, хүчирхийлж, галдан шатааж эхэлнэ. Behind them, they left a trail of Тэдний явж өнгөрсөн газарт үнс нуран болсон хот өгсөн хүний хөөрүүдл үлддэг байжээ. hordes of the northern plains. Тэд бол умар зүгийн талын нүүдэлчд болох Хүнүү, Монгол, Манжигээд хятадыг өөрийн болох шуналдан хөдлөгдсөн дайнч улсууд байсан юм. The Chinese were Хятадууд нүүдэлчдээ сайхан сацуу тэдний эзлэн төрөмгийллийг үзэн яддаг байсан a юм. famous poem. Нэгэн алдартай шүлгэнд They have no нүүдэлчдэд элсэн дээр овоорсон ясал байхаас биш тарайн талбай, эд баялаг огт байхгүй гэсэн байдаг. nomads. Нүүдэлчид зөвхөн малаа маллаж ам зуудаг байлаа. Their animals Малынхаа сүү, мах, үс ноос, арьс ширийн амьдралдаа хэрэглэж, эсхий майхан болох гэр хэмээх зүйлд амьдардаг байжээ. animal Мөн морио овнож газрын холыг туулна. in this uncommon Хоцронгүй бүдүүлэг амьдралын хэм маягтаа тэд эдээшин дассан байжээ. the harsh climate. Эндхийн цаг агаар хатуу ширүүн тул нүүдэлчид байнга нүүдэлж, мал сүргэн адгуулах, өв сургамал сайтай газрыг зорддог байлаа. Disease and freezing weather decimated Мал сүрэг нь элдэв өвчин, цас бороонд өгөж үргэлжсэн тул нүүдэлчид хятадуудаа худалдаа хийхин оронд эзлэн төрөмгийлэх аргыг сонгосон байна. China had everything. Тэднээс хамаагүй өндөр хөгжсөн хятадуудад цагаан будаа, торго, бичиг үсэг гээд нүүдэлчдэд байхгүй бүх зүйл байсан юм. The Great Wall Харин цагаан хэрэм бол хятадын соёлжиж иргэншсэн нийгмийг зэрлэгүүдээс тус гарлах хориглолт байсан билээ. throughout their long history. Хятадууд аялын эртээр үеэс газар тариалан эрхэлж ирсэн юм. If you are committed Газраа хайрлаж тордож чадвал чи юугаарч дутахгүй амьдрна гэж хятадууд ярих дуртай. land, livestock, Газар байхад мал, хувь, гэр орон, эд баялагийг бий болгож болно гэж тэд үздэг. constantly threatened by Гэвч nomadic. тэдний амьдрал нүүдэлчдийн довтлогоонд байнга өртдөг байсан юм. And so from earliest times, Тийм учраас хятадууд бүр эртээр үеэс эхлэн хан хэрэм босгож walls эхэлжээ. around their homes. Эхлээд гэрээ тойруулж, дараа нь хотоо тойруулж, эцэст нь улс гүрнээ тойруулан асар урт хан хэрмийг барьж босгосон түүхтэй юм аа. Wall building was so deep. Хан хэрэм барьж босгох нь хятадын нэгэн соёлч гэж хэлж болох бөгөөд хятадын ямар ч хотыг хан хэрэмгүйгээр төсөөлөх аргагүй тийм өндөр төвшөнд хөгжжээ. Building a wall Хятад surrounding шиг том улсыг дойруулан хан хэрэм босгоно гэдэг асар их нэр хүндтэй, хүч чадалтай хүний хийх a ажил. man so powerful that China is Англиар named Чайна гэсэн үг нь ухтаан хятадын анхны эзэн хаан Чин хэмээх хүний нэр юм. after China. He began two Чин хаан Иесус Христийг төрөхөөс 200 жилийн өмнө нэгэн хэрэм бариулж эхэлжээ. 4,000 miles from Lintao in modern Уг хэрэм Линтаугаас эхэлж өнөөгийн хятадын төв хэсгээр дайран өнгөрч цөлийг туулаад өндөр уулсын оройгоор үргэлжилж 4,000 бээрийг туулсны эцэст Солонгосын хил хүрээ зогсох ёстой байлаа. Гайхалтай энэ хэрмийг 12 жилийн дотор барьжээ. 32 фут өндөр, 15 фут өргөн хэрмийг Нью-Йоркоос Калифорни хүртэл орчин үеийн ямар ч техникгүйгээр барина гэж та төсөөлдөө. Эзэн хаан чи үнэхээр гайхалтай хүн байжээ. originally, Уг нь Чин хаан анхандан хятадын баруун хойд хэсэгт нэгэн жижиг улсыг захирдаг байсан юм. but that wasn't enough. Гэвч тэр нь хангалтгүй санагдсан тул Чин асар том айран байгуулж хөрш улсуудаа нэг нэгээр нь алгуурхан эзлэн авчээ. It was said Чин хаан хөршүүдэд торгоны хорхоо навч идэхэн адилаар идэд дуусгасан гэсэн яриач байдаг. devours a leaf. With all of Бүх хятадыг өмнө нь сөхрүүлснийхэн дараа Чин хаан хууль журам тогтоож мөнгөн тэмдэгтэй болсон нь дэлхийн анхны валют байсан юм. Энэ бол сайн тал нь. Муу тал нь гэвэл тэрээр их зөрүүдхэн тул түүхийг өөрөөсөө эхлэн бичгээр санаа аргажээ.
Тэрний хаанчлал ямар гайхамшигтай бас аимшигтай байсныг Чин хааны бунхан харуулдаг билээ. 1974 он тэрний бунханы зүүхэн талд бүхэл бүтэн армийн хөшөөг олж илрүүлсэн юм. Энэ бол эзэн хааныхаа бунханыг муу зүйлсээс хамгаалж байгаа терракотын дайчт юм. Гэхдээ энэ хөшөөнүүд хүнээс жижиг биш. Хүнтэй яг адилхан өндөртэй. Одоогоор хятадууд энэ армийнхан 10% л малтаж гаргаад байгаа юм. Тэгэхэд хэдэн мянган дайчин ирсэн хөшөө 10,000 орчим зэр зэвсэг гарсан гэж та төсөөлдөө. Нүрийн сан ажиглал. Бүгд өөр өөр байна. Учир нь терракотын дайчт бол бодит хүмүүсийн хөшөө юм. Их зэрэг тулаанд бэлдэн жагссан байна. Үнжирийн зэргүүдээс гадна жанжинуудын нас, цол хэрэгэм зэргийг маш нарийн дүрслэн үзүүлсэн байгаа нь үнэхээр гайхалтай. Чин эзэн хааны бунханыг барьж бүтээхийн тулд 700 мянган хүн 38 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөжээ. Нэгэнт хятадыг нэгтгэж асар том эзэн дүрнийг байгуулж чадсан тул Чин хаан умард хил рүүгэн 300 мянган зэрэг хөдөлгөж аюул дайснууд болох нүүдэлчин омгуудыг хөөн зайлуулахар шийджээ. Өөргөө сайн биелүүлсэн армийг Чин хаан тэндэн үлдэхийг тушаасан байна. Тэдгэр сэргүүд хагас сая гаруй тариачдын тусламжтайгаар хятадын агуу их цагаан хэрмийг бүтээсэн билээ. Хөрсийг дагтаршуулах аргаар хэрмийг барьжээ. Энэ аргыг одоо хүртэл хятадын хөдөө нутгуудад ашигладаг. Эхлээд модон банзаар хэрэмний зузааны хэмжээтэй ханшлага маягийн зүйл хийж босгоно. Дараа нь ханшлага дотроо шороо хийж хүрзээр нүдэж чигжээд усалж норгоод нүцгэн хөлөөр нь гიშгэж дагтаршуулдаг байна. Үүнийхэн дараа ханшлага банзнуудыг суглан дээшлүүлэх замаар хэрмийг өндөрсгдөг байжээ. Энэ бол хэрмийг бага зардлаар хурдан барих хамгийн шилдэг арга. Чулуугаар барьснаас 100 дахин амар арга гэж тооцоолсон байдаг. Тийм учраас Чин хаан 4,000 бээр урт хэрмийг 12 жилийн дотор барьжээ. Гайхалтай нь энэ хэрмүүд асар олон жилийг туулж чадсан юм аа. Эртний хотын хан хэрмүүд гэхэд хуурай ширүүн уур амьсгалтай цөлийн дунд 2000 жилийг ардан орхижээ. Их хэрэм хятадыг хамгаалж байсан ч олон хүний амнасыг авч одсон юм. Хэрмийг барих хугацаанд олон сая хүн ядарч туйлдын хорвоог орхижээ. Өгсөн хүмүүсийг зурмаг хийхэд ашиглаж хэрмэн дотор хийж болсон гэж ярьдаг. Асар олон хүний яс холилдсон учраас хааны өнгө цагаан болж хувирсан гэж ярьдаг. Чин эзэн хааны харгас даалгавраас хинт цугтах аргагүй байжээ. Тариачин хүмбэр татвараа төлж дээр нь хан хэрэн босгох хүнд хөдөлмөрт нухлагдаж байсан юм. Хятад хэмээх гүрний хүч чадал ядуусын нуруунд дээрээс боссон боловч Чин улсын түүх эдгээр тариачдын цусаар бичигдсэн юм а. Бидний хувьд цасангоо, оройбонгуудын домогтой зөөрлж болохоор хятад хүн болгоны мэддэг нэг үлгэр байдаг. Тэсгэм хүйтэн өвлийн нэг өдөр Мэнчан нуу их хэрмийг барих ажилд ажиллагдан очсон нөхөр дээрэн очихоор шийдэжээ. Хайр дээр нөхөртөө дулаан ховц авч явсан тэрээр эхний харуулын самхагт хүрэмэгцэн нөхрөө хаанаас олж болохыг асууж гинэ. Нөхөр нь өгснийг харуулууд мэдчихсэн боловч хөөрхий бүсгүүд үннийг хэл зүрхлээгүй тул дараагийн харуулын самхагаас асуугаад явуулжээ. Дараагийн самхаг дээр бүсгүүд мөн л ижил хариу өгсөн байна. Мөнөх бүсгүй эр нөхрөө ирж хайсаар төвдийн хөндөгөөс шар тэнгис хүртэл хэрмийг даган явсаар байжээ. Гэвч эцэст нь нэг хүн тэрэнд эр нөхөр нь өгсөн болохыг хэлж хананд хийж болсон сая хүмүүсийн нэг нь чиний нөхрийн цогц гэжээ. Бүсгүй ой гашууд автаж чих дүлэрийн чангаар ойлон хайлж эхэллээ. Нулимс нь хэрмийн ханы нэг хэсгийг нурааж орхижээ. Энэ бол Мэнчан нуугийн дурсгал зориулсан сүм. Хүмүүсийн долноорон ирэх бөгөөд аз хямран сэргэн хонх цохиж мэн бүсгүүд мөрөгдөг заншилтай. Түүнчлэн мэн бүсгүйн нулимснаас болж нурсан хэрмийн хэсгийг дурангаар харж болдог байна.
Эзэн хаан шин таал төгссөний дараа ард түмэн эзэнт гүрнийг эсэргүүцсэн босчээ. Тэд терракотын дайчдын зэр зэвсгийг хулгайлан авч шавар сэргүүдийг эвдлэн сүйтгэж бунхны дээврийг галтан шатаагаад уулж орхисныг саяхан археологчид илрүүлсэн юм. Гэвч тариачдын энэ бослого ирээдүйн эзэн хаадад төдийлөн нөлөөлөөгүй билээ. Бодлогын ширээндэн залрах шинэ эзэн хаан Чин хааны хэрмээс хавьгүй том хэрмийг бариулж эхлэх болно. Эзэн хаан Чин олон тариачдын цус нулимсаар хэрмээ бариулсан юм. Хааны хэрмэн барих тэрний санааг шинээр байгуулагдсан хан улс үргэлжлүүлсэн боловч арай өөр арга ашиглахаар шийдэжээ. Хунааны нисдэг мөрний хүрэл баримл бол Хятадаас олдсон хамгийн үнэт археологийн олдвруудын нэг. Хан улс нүүдэлчин дайснуудаас нэг зүйлийг тун овжноор авч ашигласан нь хээр талыг бүргсэн их адуун сүргийн хүч байсан юм. Нүүдэлчдийн унаж ирсэн морд хятадуудын огт харж байгаагүй хүч чадалтай, хурдтай, шантастай хөлгүүд байлаа. Монгол морь тухайн үеийнхэн далавчд буужинтай ижил байсан тул энэ морийг уралсан дарагчууд тэнгэрт нисж яваагаар бүтээсэнд гайхах зүйлгүй юм. Хэдийгээр аян дайнд амжилт гаргасан боловч Хятадын шин төр болох хан улсад ч гэсэн хан хэрэм шаардлагатай байжээ. Ингээ Христийг амьд байх тэр үед хан улс хоёр дахь их хэрмийг барьж эхэлсэн юм аа. Энэ ханын нийт урт 6700 бээр төрдөг бөгөөд хүн төрлөختийн түүхэнд бүтээгдсэн хамгийн урт инженерийн байгууламж юм. Энэ хэрэм Чин эзэн хааны бариулсан хэрмээс даруй 2700 бээрээр урт ажээ. Цөлд ямар ч ус, мод чулуу байхгүй боловч хан улс 2000 жилийн хатуу ширүүн уур амьсгалыг даван туулсан хэрмийг байгуулж чадсан юм аа. Хэрмийг юугаар барьсныг одоо ч харж болдог. Элсийг дагтаршуулж адууны хомоол, сүрэл, өвс зэрэгтэй хольж, үейлэн өрх аргаар барьсан байна. Жилийн хагаст айгам халуун нөгөө хагаст нь хүйтэн салхи хүлээж байдаг цөлийн дунд энэ хэрэм 2000-ыг туулжээ. Эзэнгүй цөлийн дунд энэ хэрмийг барих нь тэдний зорилгын ердөө хагасна байсан юм. Хэрмийг байнга манах хэрэгтэй. Цэргүүдэд хатуу шаардлага тавьж цамхагаас алхамж холдохыг зөвшөөрдөггүй байжээ. Хэрмийн өмнө талаар цувуулан барьсан эдгээр харуулын цамхагууд нэгэн цагт эзэнтэй байсан эргэлзээгүй юм. Хан улсын арим олон сая цэрэгтэй байсан хэдий хэдэн алхам тутамд харуулт гаргаад байх үе түмэн цэрэг байгаагүй нь мэдээж. Тийм учраас алсын бараа харагдах газартад цамхаг байгуулдаг байжээ. Утаагаар дохио өгөх энэ арга нь тухайн үед хамгийн оновчтой төгшүүрийн систем байсан байна. Ийм аргаар тал хөндөй зонхилсон цөлийн дунд 24 цагийн дотор 1000 км газар дохио дамжуулж хилээ бүхэлд нь хамгаалтанд авч чаддаг байжээ. Тэрэгт болон морь цэргүүд хилийн дагуу байнгын эргүүлд гарч цамхагийн харуулууд алсын барааг нүд завчилгүй манах тул Хятадын хилээр хорхооч нэвтрэх аргагүй байлаа хэмээн хан улсын цэргийн баримтанд бичсэн байна. Нэг харуулын цамхаг дээрээс дараагийн цамхагт тодхон харагдах тул шөнө өдрийн аж цагт утаа тавьж дохио өгөхөд цамхагууд хоорондоо маш хурдан хил аваалцдаг байжээ. Энэ бол эзгүй цөлийн дундх эрдэнэ л гэсэн үг. Эрт үед төгшүүрийн дохио өгөх утаа гаргадаг байсан мод энэ харагдаж байна. 2000 жилийн өмнө байсан яг л тэр чигээрэн энд хадгалагдсан үлдэжээ. Бид тэр үеийн амьдралын тухай хангалттай ихийг мэддэг үлээ. Учир нь харуулын цамхаг дээр амьдарч тэндээ нас барсан цэргүүдийн эд зүйлс захаан хүртэл цамхагаас холгүйхэн газраас олдсон юм аа. Хайр дахан дүүс минь ээ. Би нэзгүй цөл газарт говийн элсийг шүүрдэг шахан зүтгэж байна. Энэ газар яг л булш бунхан мэт санагдах юм. Би та нарыгаа их санаж байна. Түрүү 7 хоногт би шийдвэрсэн. Хайртуу чамаагаан ах нь их санаж байна да. Чи тэр оройг санаж байна уу? Хоёул арай л хэтэртлээ уучгаж билээ. Хоол хүнс эм явуулсанд баярлаа. Чамаагаа хичнээн их санаж байгаа үгээр хэлхийн арга алга. Бид өнөөдөр 150 алхам урагшааллаа. Бид яг л боолчууд шиг ажиллаж байна.
Энтхийн сар хамаагүй том юм шиг санагдах юм. Харуул гарч байхдаа бид эзэнгүй уудам талаас өөр юу ч хардаггүй. Энд амьд амтан байх нь аргагүй газар. Ахан дүүс орон гэрээ санах маань улам нэмэгдэхийн хажуугаар энэ аимшигт цөллөг хэзээч дуусахгүй мэт санагдах боллоо. Олон хүмүүс гэртэн эргэж ирлгүй энд харагдж байгаа шарлуудын дор үрд үлдсэн юм. Томон жанжнуудах жижигэн цэргүүд их. Эд цөм их хэрмийг хамгаалж яваад амиа алдсан хүмүүс билээ. Гэхдээ цэргүүдийн зовлон зарим хүмүүст ашигтай байсан юм. Цэргүүдийн ачаар худалдаачид, жуулчид аюулгүй зорчдог байлаа. Батсан хамгаалагдсан их хэрмийг ачаар асар олон тэмээнчин хятадаас торог дурдан, ангийн арс, ваарсав, үнэт чулуу ачаалан хөдөлж олон улс бүрэнтэй хил дамнсан худалдаа наймаа хийдэг байжээ. Жингийн энэ зам торгоны зам нэрээр алдаршсан билээ. Наймаачид эргэж ирэхдээ алт зааны яс шүр сугад авчирна. Дэлхийн хамгийн ширүүн цөлийн дундуур дайран өнгөрдөг аюултай зам эдийч хэрмийг хамгаалах цэргүүд жингийн цуваг дээрэмчдийн довтлогооноос хамгаалдаг байсан юм. Торгоны замаар зөвхөн худалдаачид зорчдоггүй байлаа. Энэ замаар шин санаа, шин нээлт, шин соёлууд түгэн дэлгэрч байлаа. Жишээ нь хятадд анх үүссэн соронзон луужингийн ачаар Кристофер Колумб Америк твийг нээсэн билээ. Харин баруунаас Христийн шашны эрдэнэ урсгалууд энэ замаар дэлгэрсэн бөгөөд хятадын буддизмч үгээр л орж ирсэн юм. Буддын шашинтай хамт дэлгэрсэн соёл хятадыг гэрс өөрчилсөн билээ. Нүсэр барилга байгууламж бүтээд дадсан хятадууд шин шашны урлагт өмнөх туршлагаан ашигласны ачаар хорвоо тусгүй урлагийн бүтээлүүд төрөх нөхцөл бүрдсэн юм. Эдгээр авраг Будда бурханы хөшөөнүүд дэлхийн томоохон дурсгалуудын нэгэн 109-оор тооцож хагаад хятадын авьяаслаг урчууд өөрсдөн авьяасан гадны шин санаагаар баяжуулан бүтээжээ. Гэвч бүх зүйл сансны доргоор бүтдэг байсан уу гэвэл үгүй юм аа. Цөлийн дундах их хэрмийн хаяанд орших энэхүү Дун Хуан хэмээх баян бүрдэд торгоны замаар зорчин яваа аялагчид төр саатан амарч аяллахын хамгийн хэцүү хэсгийг давхад бэлтгэдэг байжээ. Эндээс хөдөлсөн жинчид их хэрмийн эцсийн хаалга болох Жейдийн цөлийг туулах амаргүй даваатай учирдаг байна. Энэ Жейдийн хаалгаар гарч дэлхийн хамгийн хатуу ширүүн цөл гэдэг Таглах Мааны цөлийг туулах амаргүй даваатай учирнаа. Аян замаан даатгах үүднээс аянчид Дун Хуаны хадан ууланд орших буддын сүмд очиж нутгийн зураачдыг хөлслөн зургаан зурулдаг байжээ. Энд тэдний өдий төдий зураг байдаг. Ийхүү зургаа зурулах нь бурханаас өөрсдөө хамгаалахыг гуйж байгаа хэрэг юм. Дун Хуанд аян замаан даатгсан аянчид их элсэн цөлийг чиглэн хөдлөх бөгөөд энэ цөлийг орсон хүн гарч ирэх аргагүй их цөл гэж нутгийнхан нэрлэдэг байжээ. Бурхан Тэнгэр ивэж тэтгэнэ гэж найдсан хүмүүс л энэ цөлийг туулахаар зүрхэлдэг байсан гэлцдэг юм. Харин энд их хэрмийн хамгаал дуусах бөгөөд үл мэдэх шинэ газар орны аюул тэдний өмнө тулгарна. Жейдийн хаалга буюу их хэрмийн төгсгөл болсон энэ газрыг нэгэн алдартай шүлэгт инхүү бичсэн байдаг. Шар мөрөн цагаан тэнгэрийн зүг урсан одно ганц самхаг мянган улсын дунд сүндэрлэнэ. Жейдийн хаалганд хаврын үлрэл үл хүрнэ. Их хэрэм хан улсын хүчирхийлэлтийн үндэслөрийг тавьж өгсөн юм аа.
Торгоны замаар зорчих жинжтийг их хэрэм хамгаалах болсноор худалдаа найманаас олох ашиг орлого нэмэгдэж хан улс улам чинээдэг болсны дээр газар нутгийн их хэрмээс хойш болон баруун зүг тэлэх боломжийг олгосон юм. Их хэрмийг давах гэж олон удаа оролдоод бүтлгүүлсэн тул нүүдэлчин овг аймагуд өрн зүгийг дайлаар мордож, дундад Аз, зүүн Европыг эзэлж, эрдний хүчрхэг эзэнт гүрэн болох Ромыг айлган чичрүүлж эхэлсэн байлаа. Хүнүүгийн эзэн хаан Атилаг Ром тулж ирэхэд Пап лам Лео ихэд айн баламгдсан тул ордноос нь гарч ирэн ариун хотын өршөөхийг Атилагаас гуйсан гэдэг. Хэрвээ Хятадын цагаан харин байгаагүй бол Пап лам байлдан дагуулагч хоёрын энэ уулзалт хизээж болохгүй байсан билээ. Номогт өгүүлснээр бол Пап ламын нэр Арслан гэсэн утгатай байсан тул мухар сүсгт ихэд идэгдэг байсан Атила ухрахаар шийдсэн гэдэг. Гэвч Ром төр аврагдсан тэр байсан юм. Хожим Ромчууд эзлэн төрөмгийлэн өмнө өвдөг сөхөрч Европын бүхэлдээ 500 жил үргэлжилсэн мөхөл дөрөөдлийнхэн үетэй золгосон юм а. Европт зовлон нүүрлээд байх үед Хятад улс алтан үетэйгэн учран золгож Хятадын түүхэнтэй хамгийн баян, хамгийн хүчрэхэг тан улс байгуулагдлаа. Хятадын алтан үеийн булш бунхнуудыг хамгаалан зогсох дайчдын хөшөө Хятадын нутаг дэвсгэрээр дүүрэн байдаг. Малтлаг хийгдсэн 100 хэдэн бунхнуудын нэг нь Эзэн хааны охин Янтайгийн энэ бунх юм. Баян чинээлэг Хятад хаад ноёдын тансаг амьдрал, торгоны зам, эдэл чиргэлж байсан зүйлс болон тэдний тоглодог байсан поло тоглоомын тухай зургууд энэ бунхнаас олджээ. Тан улсын цэрэг их хэрмийн хоёр талд асар том нутгийг хянаж байсан тул хэрэм удлгүй хэрэггүй болж нурж сүйдсээр ердөөл төөр болон хувирчээ. Тал нутгийн ард иргэдтэй худалдаа харилцаа хөгжүүлэхийн тулд тан улс дипломат харилцааг илүүд үзэж хаан хэрмийг төдийлөн тоохон болсон бөгөөд тухайн үеийн хамгийн шилдэг дипломатч нар нь Хятадын гүнж нар байжээ. Тал нутгийн хаад ноёдтой гүнж нараа гэрэлүүлэх нь нэмэгдэж зарц боолуудаас нь гадна их хэмжээний энж бэлэг тэднийг дагалдан очдог байсан юм. Гэвч энэ нь гүнж нарын хувьд цөллөг байсан юм. Нутагтаа байхдаа тэд тансаг амьдрал умбож, хайрлуулж хөндлүүлдэг байсан бол нүүдэлчдийн дунд ороод чансан мах, айраг хэмээх гүүний исгсэн сүгээр хооллож, хизээч усанд дордгүй эрн хөрүүдтэйгээ нэгэн хүнжил дундахаас аргагүй түрдэг байлаа. Хятадын нэг гүнж энэ тухай бичгтэн гэр хэмээх зүйлд амьдарч, эсхийн хан дунд хоригдож, эсгэлэн гашуун сүгээр ундаалж, эрх хүний иргэшээл тарийн нутагт амьдрахтаа би шар тогроо болж хувраад гэртээ нисэн очиж байна гэж үргэлж зүүдлэх боллоо. Гүнж нарыг инхүү харин хүмүүстэй гэрлүүлж алс нутагт цөлөх нь хятадуудын хувьд өөрсдийнх нь аюулгүй байдлыг хангах өчүүхэн төдий төлөөс байсан юм. Ямар ч байсан асар том хэрэм барьж харвал манаан тавьснаас хямд тусах нь мэдээж. Гэвч энэ бодлого нэг удаан үр ашгаа өгөөгүй. Умардын тал нутгаас шинэ аюул нүүрлэх болжээ. Дэлхийн дүүхэн дахин төрөөгүй домогт нэг дайчин хятадуудын зүрхийг чичрүүлэх болсон байлаа. Их хэрмээс хойш талын нүүдэлчид Азиг бүхэлдэн дайлаар мордод замдаан таарсан хот тосгодыг устгах нь сүйтгэж эд баялгэн цөлмөж эхэлсэн юм. Баруун гартаа шагаан чиний нүж атгад төрсөн нэгэн хүү ирээдүйд Хятадын хар дарсан зүүд болж хувирах байсныг тухайн үед хэнж мэдээгүй байсан гэдгээ. Тэмүүжин бүр багаасаа дайн тулааны урлагт гаргууд суралцаж, нүүдэлчин аймагуудын бодлогыг судалж, энэ ирчээрэн өөрийн овг аймгийг булан авсан төдийгүй тунгадлгүй асар олон овг аймагуудыг нэгтгэн захирах болсон байна. 1204 он гэхэд бүх нүүдэлчин овг аймагуудыг Тэмүүжинийг хүлээн зөвшөөрснөөр тэр бүх нүүдэлчдийн эзэн хаанд өргөмжлөгдсөн юм. Тэрээр Чингис хаан буюу хаадын хаан хэмээх нэрийг хүртжээ. Чингис хааны харгас дайчин бааtruуд өвдөлт өршөөлгөж юу болохыг мэддэггүй байсан гэдэг. Тэд морино сум буулгүй хэдэн өдрөөр давхиж чадна. Хоолгүй болвол мордынхон цусыг ханан уун. Олзны хүн гэдгийг тэд огт мэдэхгүй бөгөөд бүхэл бүтэн хотыг тэр жигт нь хүйс тэмтэрдэг байжээ.
Үүнээс найсан хот тосгодууд эсэргүүцэлгүй бууж өгцгөөдөг байсан юм. Чингис хаан удалгүй өмнө зүгийн хятадын үржил шимт газрыг сонирхох болжээ. Цэргийн харамгаа жанжин байсан тэрээр туйлын зорилгоо биелүүлэхийг хүсэж байсан юм. Гол горих хатаж ширгэсэн зуны улирал хятадын баян чинээлэг хот тосгодыг байлдан эзлэх таатай боломжийг Чингис хааны цэргүүдэд олгодог байжээ. Тийм ч учраас хятадууд цагаан хэрмийн бусад газруудаас илүүтэйгээр энэ хавийн уулын даваануудыг илүү нягт чанд хамгаалтанд авах болсон байна. Гэвч 100 мянган цэрэгтэй Монголын арми Бээжингийн хойно орших энэ газраар нэвтрэн хятадыг эзэлсэн юм. Өнөөдөр ч гэсэн Бээжин хүрэх гал тэрэг авт замууд энэ газраар дайран өнгөрдөг байна. Жингуан цайзын хойд хаалгуулах яг энэ газарт Чингис хаан тулж ирээд гацжээ. Монголын морь цэргийн дайралтыг сатааруулах зорилгоор хятадууд энэ хаалганы хойд талд олон тооны шүрэг цацаж хамгаалсан байна. Түүнчлэн цайзын гол хаалгыг төмрөөр бэхэлж хэн ч онгойлгож чадхааргүй болгожээ. Бүтэн сар дайрсан боловч цайзыг буулгаж авч чадаагүй тул Чингис хаан өөр арга ашиглахаар шийджээ. Тэрээр хэрэм хараахан баригдаж амжаагүй байсан уулын өндөрлөх хэсэг рүү цөөнгүй тооны цэрэг илгээж цайзын ард талаас дайрах тушаал өгчээ. Хятадын арми Чингис хааны төлөвлөгөөг удалгүй ойлгосон боловч дэндүү оройтсон байлаа. Монголчууд цагаан хэрмийн урд талд гарч Жингуан цайзыг араасан давталсан юм. Удалгүй цайзын хаалгыг нээж цэргийнхэн гол хүчийг оруулж иржээ. Энэхүү харийн нүүдэлчид хятадыг захирах болсон байлаа. Энэ бол хятадуудын хувьд хэдэн үеэрээ мартгааргүй гашуун сургамж болсон юм. Чингис хааны дараа түүний хүү Хувилаа хаан ширээн заларч Хятадаас Европ төвийн зах хүртэлх нутаг дэвсгэртээ дэлхийн түүхэнд байгаагүй асар том эзэнт гүрнийг захирах боллоо. Хувилаа хаан бүгдийг захирч байсан тул цагаан хэрмийн хэрэгч байсангүй. Яг энэ үед Италийн алдарч жуулчин Марко Поло Хятадд ирж өөрийн аяллаа тухай алдартай номон бичсэн юм. Тэр яагаад дэлхийн нэг гайхамшиг болсон цагаан хэрмийн талаар номонд дурсаагүй болоо гэж олон хүн гайхадаг. Гэвч тэр үед цагаан хэрэм ердөөл туур балгас байсан тул нэг их ач холбогдол өгөөгүй байх л да. Хэдий хүчрхэг байсан ч Хувилаа хаан Хятадыг удаан захирч чадаагүй юм. Хятадууд Монгол эзэн хаадыг харийн түрэмгийлэгч гэж үзсээр байлаа. Шар мөрөн савнаасан хальж үерэлсэн тэр нэгэн жил үзэн ядалд өшөө хорсолдон авсан хятадууд бослог гаргаж монголчуудыг их нутгаас хөн гаргасан билээ. Монголын эзэрхийллийн дараа хятадууд төр улсаа удирдах болж мэн улс байгуулагдсан бөгөөд өмнө хийсэн алдаагаа давтахгүй байхыг хүсч байжээ. Эд бол мэн улсын үед их хэрмийг барьж монголчуудыг бүр мөсөн хойно залуулсан хятадуудын үр удам юм. Хятадын хамгийн сүүлийн их хэрэм болох цагаан хэрмийг барьж бүтээж мах цусаараа хамгаалсан өвөг дээдсэрийн тэд бахархах дуртай. Тийм ч учраас алс бөглөө жижиг тосгоны оршин суугчид болох эдгээр хүмүүс өглөө ажилдаа явахаас өмнө тулааны урлагаар хичээлдэг заншилтаа гинэ. Монголчуудыг хойно залуулсныхаа дараа мэн улсын эзэн хаадууд дахин харийн түрэмгийлэлд өртөхгүй байхад гол анхаарлаа хандуулах болсон юм. Ингээд 1368 онд Европ төв Монголын хар сүлдэнд захирагдсаар байх тэр үед мэн улс дэлхийн түүхэнд хамгийн агуу том байгууламжийг барих төслөн хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Энэ хэрмийг чулуугаар барьсан тул өмнөх хэрмүүдээс хавьгүй бат бөх чанартай болсон юм. Мэн улсын цагаан хэрэм шар тэнгисийн иргэдэх Шанхагуанаас говь цөлийн дундах Жаюкан хүртэл үргэлжилдэг. Хятадын нутгийг асар урт могоо мэт сүлдсэн энэ цагаан хэрэм нийт 4000 бээр урт бөгөөд гадны халдлагаас сэрэмжлэх зорилготой олон мянган харуулын цамхагтаагаар бүтээгдэжээ. Хэрмийг бараг тэр чигтэн чулуугаар барьсан тул шавар тоосгоор барьснаас 100 дахин их хүний хүч хөдөлмөр шаардагдсан юм.
Хүн хүрэх аргагүй өндөр завчин ууланд найдаж болохгүй өмнөх сургамж харуулсан билээ. Тийм учраас Херми энэ хэсгийг ч харуулууд хамгаалдаг байжээ. Хермийг хамгаалахад харуулын цамхагууд хамгийн чухал. Нэмэлт хүч хэрэгтэй болвол харуулууд 2 км-ийн зайд байх тосгонууд руу дохио өгдөг байжээ. Эртэд цагт цэргүүдийн хуаран байсан газрын чулуун ханнууд өнөөдөрч байсаар байна. Энд л гэхэд 5,000 цэрэг байрладаг байжээ. Хэрв дахиад хүч хэрэгтэй бол хэдхэн минутын дотор дохио дамжуулах боломжтой өөр нэг газарт дахин ийм хуаран байрлана. Хермийн цөөн харуулууд ийм маягаар хэдхэн цагийн дотор сая хүнтэй айрамд дохио өгч бүрдүүлэх боломжтой байжээ. Цэргийн хуарангууд хэрэн барих ажлаар өрсөлддөг байлаа. Жанжин бүр өөрийнхөө хуаран шилдэг нь байхыг хүснэ. Мянга 597 оны хавар бичсэн энэ бичээс дээр цагаан хэрмийн энэ хэсгийн барих ажлыг Тонкай гэгч хүн удирдах байв гэсэн байна. Харин хоол үнсийг Чэн Юужин гэдэг хүн хариуцдаг байжээ. Мөн энэ бичээсийг сийлсэн чулуучин Үн Зонгэ өөрийнх нь нэрийг үлдээсэн байна. Ийм өндөрт хэрэн барина гэдэг амаргүй. Тийм учраас гэмт хэрэгтнүүдийг ажилуулдаг байжээ. Хэрвээ хэрэгтэн өхвөл ялайхан хугацаа дуусах хүртэл гэрээс нь өөр хүн авчирч ажилуулдаг байсан байна. Мэдээж ийм газар ажиллахыг хэн хүсэх вэ? 50 фут тутамд борооны ус зайлуулах хоолоонуудыг гаргажээ. Ийм хоолой сувгуудыг хэрмийн дотор талд гаргадаг байжээ. Энэ нь дайснууд сувгаар авирч гарахаас болгоомжилсан хэрэг байлаа. Түүнчлэн харуулын цамхагуудын хажуу талаар давхар хамгаалтын хэрмүүд бий. Дайснууд хэрмдээр гарч ирсэн тохиолдолд харуулын цамхагуудыг найдвартай хамгаалах зорилгоор барьжээ. Харуулын цамхагууд нь өөрсдөө хэрмийн ард талд байрлах учраас харваач нар доор байгаа дайснуудад оногдлоггүйгээр тулдах боломжтой байсан байна. Цамхагууд цэргүүдийг дулаан хоноглуулж, зэр зэвсгэн хадгалах багтаам сайтай байхаар баригдсан байна. Хэрмийн дээд хэсгийн задгаа тавцангууд дээр тулаанд орох цэргүүд байрлах бөгөөд хаашааган харуут сайтай байхаар зохион байгуулсан байна. Энэ бол гайхалтай цогц хамгаалт бөгөөд анхаарсан хүн нүдэндээ ч итгэмээргүй санагдана. Жишээ нь энэ хэсгэл гэхэд бараг эгц босоо ханан уулууд баригдсан байна. Хэдхэн фут өргөн энэ хэсэг дээрээс харуул доошоо онвол амьд үлдэхгүй нь ойлгомжтой. Хятад улсыг дахин харийн байлдан дагуулагчдад алдахгүй тулд Мин улсын эзэн хаадууд Хятадын газар нутгийн ямах сөөн бүрийг эенхүү хамгаалсан бөгөөд тухайн үед олон хүнтэй айран байтугай өд хорхооч нэвтрэх аргагүй байжээ. Мин улсын эзэн хаадууд өөрсдийн байгуулсан улсынхаа сүр хүчийг хадгалан үлдэхийн тулд юугаач зориулахад бэлэн байсны нотлогоо энэ юм. Тэд улс гүрнээ Бээжин дэх энэхүү домогт хориотой хотоос удирддаг байлаа. Орд харш, сүм дуган, гоёмсог цэцэрлэгүүдгээд дутуу зөвлгүй энэ хот нийт 180 акр газрыг хамарсан талбайтан дээр хамгаалтын сувг өндөр хан хэрмүүдээр хүрээлүүлсэн байдаг. Хориотой хот. Энэ бол их гүрний нийслэл юм. Мин улсын эзэн хаадууд жирэн ард иргэдийн зүгээс учруулж болох аюулаас өөрсдөө хамгаалахын тулд энэ агуу хотыг бүтээн босгосон түүхтэй. Энэхүү хориотой хотын өндөр хан хэрмэн дотор дэлхийд цорын ганц гэж болох амьдралын хэв маяг оршиж байсан юм. Тэр амьдралын эзэн Мин улсын хаад бөгөөд өөрийн их бүрнийхэн хувь заяаны төлөө бурхан тэнгэрт мөргөн залбирдаг байжээ. Тэр залбирал үйлдэгдэж байгаа цагт улс гүрэн нь хөгжим цэцэглэж Мин улс оршсоор байх болно. Татвар эмсийн бараг л бүхэл бүтэн айрам эзэн хаанд үйлчилдэг байжээ. Татвар эмсийг хамгаалахын тулд тайгнуудын бас нэг айрам үйлчилнэ. Мин улсын сүүлийн эзэн хаадын нэг болох Ван Ли хаан хүч чадлаар нэг сүртэй байгаагүй хаан ширээнд 47 жил заларчээ.
Ван Ли хаан байн орсондоо шиглэх бөгөөд ард иргэдэд сайн түшмэд ордны тайгануудад огт уулздаггүй нэгэн байж гин. Өөрийгөө гадаад ертөнцөөс ийхүү тусгаарлсан тэрээр улс оронд нь юу болж байгааг ч мэддэггүй байжээ. Мин улсын эзэн хаадыг нийслэл Бээжин хотын хойхон нутаглуулсан байдаг. Бунхнуудыг бүгдийг нэг загвараар барьсан байна. Урд талдаа сүмтэй, сүмийн ард талд хан хэрэмээр хүрээлэгдсэн бунхнууд нь байрлана. Ван Ли хаан улсаа маш удаан тэргүүлсэн тул түүн зориулан асар том бунхан барьжээ. 1956 онд Хятадын археологчид тэрний бунханыг нээхээр шийдсэн байна. Мин улсын хаадын бунханаас өвхөн тэрнийхийг л нээсэн юм. Бунханы хүнд хаалгыг нээхэд асар том хонгол угтан авсан нь Египтийн фараонуудын бунхнуудаас хавьгүй том байлаа. Бунхан дотор эзэн хааны болон хоёр эхнэрийг нь авс байжээ. Уг бунханыг социалист нийгмийн үед ухсан бөгөөд ард түмний өлсгөлэн ядууралд нэрвэгдээд байхад ихс дээдэс эзэн хаадууд хэрхэн тансаг баян амьдарч байсныг хүмүүст харуулах суртал хуулгын зорилготой байсан байна. Гэвч тэд маш буруу алхам хийсэн бөгөөд зарим хүмүүс энийг эсэргүүцэж байсан гэдэг. Бунханаас гарсан эд зүйлсийн дотор алтаар сүлжиж хийсэн малгай мэтийн үнэт эдлүүд олно. Өрсөлдөгчгүй засаглал, баян тансаг амьдрал хоёр удаан зэрэгцсэн оршдгоо бололтой. Бунханыг барьж дуусгахнаас хойш 24 жилийн дараа Мин улс мөхсөн билээ. Гэхдээ Мин улс мөхөх болсон шалтгаан нь цагаан хэрэм бос нэгэн хайр сэтгэлийн явдал байсан юм. Олон сая хүний хүчээр болсон цагаан хэрэм өөрсдийг хамгаална гэдэгт хятадууд итгэж байжээ. Гэвч нэгэн үзэсгэлэнт бүсгүйгээс болж Мин улс мөхсөн юм. 1644 онд босгочдын арим Бээжинд орж ирснээр энэ түүх эхэлжээ. Олонний дунд үүссэн эмх самбараагүй байлаг ашиглан Манжин их зэрэг Бээжин эзлэхээр тулж ирсэн байна. Манжин асар олон зэрэг хятадд орж ирсэн боловч их цагаан хэрэм тэдэнд саадуулж чадаагүй юм. Энэ эзлэн төрөмгөлийн үед цагаан хэрэмийн сөөм газарч эвдэрч сүйдээгүй гэдэг. Манжуудын эзлэхээр зорж байсан гол газар нь энэ ордон байжээ. Энэ ордны тэргүүн нь Хятадын түүхэнд үнэн чударгааран алдарсан Вүү хэмээх цэргийн жанжин байсан юм. Энэ цайзад байдаг Хятадын домогт жанжнуудын хөшөөнүүдийн дунд тэрний хөшөө байдаггүй нь ихээхэн анхаарал татдаг. Манжин аримтай тулгарх үедээ хийсэн зүйлээс нь болж тэр энд эзлэх ёстой байсан байр суурин алджээ. Вуу жанжинд нэг сул тал байсан нь Чин хэмээх татвар эм дурлсан явдал байлаа. Чин үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэдэг. Харамсалтай нь Бээжинд самуун дэглэсэн босгочдын тэргүүн Чин авахыг олж хараад сэтгэл алдран эхнэрийн болгохоор шийдсэн байжээ. Хайртай бүсгүйгээ эргүүлэн авах сэтгэлдээ хөдлөгдсөн Вуу жанжин босгочдын дарахын тулд Хятадын заналд байсан Манжин их зэрэгээс тусламж хүссэн байна. Манжууд энэ саналыг мэдээж зөвшөөрсөн байна. Ингээд Шанхай Гуанд Вуу жанжин санаанд багтамгүй нэгэн алдаа хийж цагаан хэрмийн хаалгыг нээж Манжин их зэргийг нэвтрүүлжээ. Энэхүү алдарт их цагаан хэрэм дайсны өмнө сөхөрсөн юм. Гэхдээ цагаан хэрэм нурсан хэрэг биш, үзэсгэлэнт нэгэн бүсгүн ялдам инээмсэглэл их гүрний хувь заяаг мөхөл рүү дагуулсан тэр байжээ. Манжин шинэ эзэнт гүрэн хөрш улсуудын дипломат харилцаа тогтоохыг хүсэх болсон байна. Бээжин дэх үзэсгэлэнт зуны харшид манжууд орны улсуудын төлөөлөгчдийг уран залсан байна. Гайхалтай нь маш олон төлөөлөгч ирж хөрш улсууд нь шинэ эзэн хаанд хүндэтгэл үзүүлжээ. Энэ бол Манжин төрийн нэг бодлого байсан юм. Зочдын тав тухтай байдалд ч ихээхэн анхаарчээ. Эзэн хаан Далай ламын ордон ямар байдалтайг судлахыг даалган төв рүү илчилгээж Бээжинд загвар ордон бариулан Далай ламын тав тухыг ханхаар шийдсэн байна. Гэвч Далай лам очоогүй юм.
Харин төвдийн шашны өөр нэгэн томоохон тэргүүн болох Ванчин лам Бээжинд очижээ. Төвдийн ном сударт бичснээр бол Ванчин ламын нэр хүнд асар өндөр байсан тул Манжийн эзэн хаан түүнийг луугийн ширээн залрахыг хүсч хүндэтгэл үзүүлж байжээ. Харин Хятадын ном судруудад арай өөрөөр бичиж Ванчин лам Манжи хаанд хадаг барьж байгаагаар дүрсэлжээ. Түүнчлэн Манжи хаан төвд дэх Ванчин ламын ордныг сэргээн засварлаж өгсөн байна. Их цагаан хэрмийн хамгаалтанд хөрөнгө зарж байсан орвол хөрш улсуудаа луун чимэгтэй сүм дуган барьж өгсөн айгүй хямд төсөр байсан мэдээж юм. Тэрж байтугай Манжин хаан төвд хэл сурч төвдөөс ирсэн зочдтой орчуулагчгүй ярилцдаг байсан гэдэг. Мөн Манжин эзэнт гүрний албан ёсны бүх хэргийг төвд, Хятад, Монгол, Манж гэсэн дөрвөн хил дээр хөтлөн явуулах зарлиг буулгаж байжээ. Манжин сүүлийн эзэн хаан эрх мэдлээ алдснаас хэдэн зууны дараа ч гэсэн лам нар төвдөд мөргөл залбирлан үйлдсээр байна. Манжуудад хан хэрэм хэрэггүй болсноор их цагаан хэрэм дахин төөр балгас болох үе нэржээ. Манжуудад хэрэгтэй байсан цорын ганц хэрэм нь элдэв хөлсний алуурчдаа сэргийлж ордноо тойруулж барьсан өндөр хэрмэл байсан юм. Ийхүү цагаан хэрэм түүхэнд анх удагаан Хятадын ард түмэнд ач холбогдолгүй болж хувирчээ. Их цагаан хэрмийн агуу их түүхийн эцсийн хуудас бичигдэх цаг ойрцоор байлаа. Хүний гараар бүтээгдсэн дэлхийн эрдний гайхамшгууд энийг болсон их цагаан хэрэм 2000 жилийг туулж бидний үедээ золгожээ. Гэхдээ сүүлийн 200 жилд л баруун ертөнцийн цагаан хэрмийг сонирхох болсон юм. 1793 онд Британи улс Лорд Маккартинагаар өдөрдүүлсэн дипломат төлөөлөгчөн Хятад руу илгээж хоёр талын худалдааг хөгжүүлэх хэлэлцээр хийжээ. Аялж явахдаа Маккартны цагаан хэрмийг харан удаан зогсох үед Хятад газарчид нь эртний овоолсон чулууг юуг нь сонирхдаг байна гэж гайхаж байсан гэдэг. Төлөөлөгчдийн багийн нэг гишүүн цагаан хэрмийн зургийг зурж авсан бөгөөд барууны ертөнцийн Хятадын их цагаан хэрмийг тэр зурагнаас анх үзсэн гэдэг билээ. Хятадд ирсэн элчин сайд болгоныг эзэн хаан хүлээж авах бөгөөд тэд сүм хаанд мөрөгдөх ёстой байжээ. Нэг ёслохтой 3 удаа мөрөгдөх ёстой гэд бодвол нийт 9 удаа тухай газар түргэж мөрөгдөг уламжилтай байжээ. Британчуудыг зуны ордонд ирэхэд эзэн хаан талархан хүлээн авч төлөөлөгч нар үзэгсэлэнт цэцэрлэгээр зугаалж олон өдрийг зугаатан өнгөрөөжээ. Гэвч эзэн хаандан үнэнч Лорд Маккартны Хятадын эзэн хаанд мөрөгөхөөс татгалзсан байна. Төвний энэ шийдвэр Хятадд нэлээд шууган тарьсан гэдэг. Эцсийн удаа хаантай уулзахаар ирэхэд нь Маккартнид эзэн хааны зарлигийг хүлээлгэн өгчээ. Зарлиг бичээсийг нээхэд л ямар учиртай нь тодорхой байлаа. Бид бүгдийг захирдаг. Би итгээд сонин зүйл сарын хүмүүсийг сонирхдаггүй. Тэгээд ч танаа улсын эдвараа надад хэрэггүй. Английн эзэн хаан та ихс дээдс хүн шиг байж бас ч доромжилсон хандлага бүү гарга. Хоёр их гүрний тэргүүнүүд өөр өөрсдөө дэлхийн эзэд гэдгээ матлахыг хичээсэн энэ явдал эрдний түүх сударт бичигдэн үлдсэн нэгэн сонин түүх байдаг. Британи төлөөлөгчдийн нэг нь ийхүү хэлжээ. Товчхондон гэвэл бид Хятадд ядуу гуйлагчдыг очоод хоригдлууч шиг байж одоо тэнүүлчид шиг хөглөөдөө. Доромжлогдсон британчууд хариугаа авах төлөвлөгөө зохиож цэргийн тагнуулын бүх мэдээлэлд цуглуулж эхэлжээ. Харин дайн эхлэх болоход Хятадууд баруун ертөнцийнхнөөс хэдэн зуунаар хоцрогдсон байсан юм. Цагаан хэрэмч хэрэггүй болсон байлаа. Тэрнээс хойш 100 жилийн хугацаанд Хятад улс эмх замраагүй байдал, иргэний дайн, гадны эзэрхийллүүд удаа дараалан өртсөн билээ. 20 дугаар зуунд Мао Цзэдуний соёлын хувьсгал гэгчийн үед эрдний хэрмийн гайхамшигт хэсгүүд устдаж өгөө болсон байна.
Харин өнөөдөр хэрмийг хамгаалах болж цагаан хэрэм хятадын нэрийн хуудас болсон төдийгүй зар сурталчилгааны гол бэлэг тэмдэг болж байна. Гэвч нийт 35 мянган бээр улс эртний дурсгалыг бүрэн бүтнээр нь хадгалж хамгаална гэдэг хятадуудын хар дарсан зүйд болцоход байгаа юм. Дэлхий дээрх бараг бүх зүйл газрын зурагт орцоход байгаа энэ 90 үед ч гэсэн хэтэрхий урт хятадын цагаан хэрмийг бүхэлд нь нарийн тодорхой оруулсан газрын зураг нэгж байхгүй байна. Цагаан хэрмийг хэнээс ч илүү мэддэг энэ хүний санааг ч гэсэн энэ байдал зовоосоор байгаа юм. Одоо 60 гарч яваа Чен Дайл нь өдөр бүр зургийн аппарат өөрөн аялж хайртай хэрмийнхээ мартагдсан хэсгүүдийг хайсаар байгаа билээ. Өөрийнх нь халааг авах залуу эрдэмтэд хятадд байхгүй байгаа тэр санаа зовдөг. Хятадыг цагаан хэрэм хулгайч тоногчдын гарт өртөж хүмүүс ач холбогдлын төдийлөн анхаархан болсны уршгаар зарим хэсгүүд нь эвдэрч сүйдсээр эцэстээ бүр мөсөн устгахвэ гэж тэрний санаа зовсоор байна. Хятадыг хөндлөн гулд аялах явцдаа Чен өнгөрсөн үе рүү ч аялдаг гэлтэй. Чин эзэн хааны үе рүү цагаан хэрмийг барих үйлс дамиан зориулсан сая хүмүүсийн тэр үе рүү Чен Дайл нь аялж явна. Түүх мартагдах ёсгүй билээ. Чен Дайлны хэлснээр тэд хүний гараар бий болсон хамгийн агуу байгууламжийг бүтээхэд амиан зориулсан юм а. Орчуулсан Санжаа Ямдангийн мөнх баяр, тайлбарыг үнэлсэн Үлзийн Наранбаатар, дууны найруулагч Жамбагийн Ундрмаа. TVS Production 2009 он.